Солонгос хоолнуудаас хамгийн гоё нь калбижим. Энэ махын хардаа ийм гоё зөөлхөн. 2 хил үхрийн хаврыг худалдаж аваад тэгсэн чинь амар өстэй, цустай, мохоо бохир ахаар нь эхлээд айгуу сайн угаасан. Дараа нь 7 минут чанаад бусад нэтэг эдрийн цэвэрлж авсан. Тогоогоо бас угаана. За ингээд соусаа бэлтэн. Хүмүүс юу нь бол янз бүрээр бэлтдэм байлээ л дээ. Би болохоор яг энэ алим зээр хийгээд миксертчдэг энэ соусанд айгуу дуртай. Тэгээ гол нь миксерснийхэн дараа ингээд шүүж авах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол яг энэ жижиг жимснийхэн ширхгүүд нь ороод гой соуснд булангартчтай юм шиг санагдсан. 3-4 туудаага хийж гин. Ингээ хийгээд авах тусам бас гарт ороод яавал яадаг гэдгийг бас мэддэг л бол тийм ээ. Ногоо арилгачаад ногоонуудынхаа ингээ ирмгийг авахар гой бүр хэлбэртэй болно. Ингээ сая бэлдсэн соусаа, махаа дээр нь нэг юм том аяга ус хийгээд тэгээ бараг плеткнэр бол 2 цаг, битүү чанагчнд бол 30-аас 40 минут маш сайн болгож зөөлрүүлэх хэрэгтэй. Хаа болохоос 30 орчим минутын өмнө ногоонуудаа хийгээд буцалгана. Зөөлөн гал дээр удаан болгож чанаж байж шүүслэг зөөлхөн бүр бутарсан байх нь энэ хоолны одоо хамгийн гол зүйл гэх юм уу. Харцын доор үлдээ чи гэртээ зориулаад манах төмөс ташида MSG хийгээг байгаа шүү.